Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 3 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болон багийн иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг үнэлж мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгөх журмыг баталсан. Уг журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд аймгийн 17 сумаас 11 суманд хүрч ажиллажээ. Тэгвэл энэ сарын 11-ээс 12-ны өдрүүдэд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэв гандар ахлуулсан ажлын хэсэг Дөргөн Чандман сумдад ажиллалаа. 5 сараас хойш ажилласан бүх сумдад хурлын ажлын үйл ажиллагаатай танилцах явцдаа хурлууд 2016 оноос 2020 онд явуулах сум орнуудынхоо ирээдүйн хөгжлийн бодлогын асуудлууд, өнөөдөр орон нутгад тулгамж байгаа асуудлыг шийдвэрлэх бодлогын шийдлүүд, мөн төр засгийн явуулж байгаа аймгийн иргэдийн ур засаг даргаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаануудаа өөрийнхөө хөгжил бодлогын асуудлуудад тусах үйл ажиллагааг бодлогын түвшинд шийдвэрлээд ажиллаж байна. Мөн энэ үйл ажиллагаагаа ард иргэд сонгогчтойгоо хүргэж сурталчлах, хэрэгжилтэд хангах, тэдний тулгамж байгаа асуудлыг сандын явж шийдвэрлэх арга замуудыг бас бодлогын түвшинд хайсан, шийдвэрлэж байгаа асуудлуудаа тусгасан, түүнийг хэрэгжүүлэхээр асуудлуудаа төлөвлөж зохион байгуулж ажиллаж байгаа нийт сумдаар ажиллаж байх явцдаа харагдаж байлаа. Ялангуяа иргэдэрийг хэлэлцүүлэх гэж тэдний санаа бодлыг тусгах, бодлогын асуудал дээр шийдлээ зовоолох нь бас сумдын түвшинд нэлээд эрчимжиж байна гэсэн бид мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажилтаа танилцах явцдаа дүгнэлтэнд хүрч байгаа. Иргэдтэйгээ шийдвэрлэж байгаа асуудлуудаа хэрэгжүүлэх талаар гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, албан тушаалтуудын хийж байгаа ажил төрлийг бас тэргүүлэгчд болон хуралдаанаараа хэлэлцэж, дүгнэлт хийж, шийдлийн асуудлаа хамтран судалж хэрэгжүүлж байгаа нь бас авууштай цаашид нийт сумдын түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагаа тухайлбал Гайрхан сумд, Чандман сумд гэх мэтчлэн илүү үр дүнтэйгээр хэрэгжиж байгаа гэж бид харж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэв гандар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын хилцээний дарга Багтаалга, хилцээний мэргэжилтэн цэцэг жаргал, олон нийт иргэдтэй харилцах хилцээний мэргэжилтэн инх гэрэл, мэргэжилтэн очир утнаар багтан ажилласан юм а. Энэхүү ажлын хэсэг Дөргөн Чандман сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэ оны үйл ажиллагааны явц эрх зүйн бодлого чиглэл, зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллалаа. Одоо зэрэг даруй манхан жаргалант гэсэн сумууд үлдсэн бөгөөд эх оны эхээр бүх сумдын нутгийн өөрөө удирдах байгууллагыг ажлынх нь үзүүлэлтээр байр эзлүүлэхээр төлөвлөж байна.